боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн мэцгааны үзэгчдээ. Та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Англи хэлний дунд шатны орчуулгын 5 дугаар хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бид if гэсэн холбоосоор үүсдэг болцол өгүүлбэр буюу англиар хэлэх юм бол conditional sentence-ийн 2 төрлийг авч үзэх байгаа. За ингээд бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийг эхлээд нэгдүгээр төрлийн болцолт өгүүлбэр буюу бодит болцолт өгүүлбэр за first conditional гэсэн англи хэлэн дээр бол энэ өгүүлбэрийг жишээнээс харцгаая. If I have enough time, I will give you a lift to the airport. If I have enough time, I will give you a lift to the airport. If гэсэн холбоос маань өгүүлбэрийнхаа эхэнд ороод за болзол заасан өгүүлбэрийг гаргаж ирж байна. If I have enough time буюу надад зав гарах юм бол I will give you a lift to the airport гэдэг маань гол өгүүлбэр байна. За эндээс би маргааш чамд онгоцны буудалд хүргэж өгнө гэсэн ийм бодит байдлыг илэрхийлж байна. За эндээс if-ийн араас present simple за гол өгүүлбэр маань will буюу will-тэй дүйцэх ирээдүйн цаг гэдгийг авч явах нь байна. За энэ өгүүлбэрийг арай өөрөөр бас хэлж болно. I will give you a lift to the airport if I have enough time. За энэ жишээнээс харах юм бол гол өгүүлбэр маань өгүүлбэрийнхаа эхэнд ороод ирсэн. Харин болзол заасан гишүүн өгүүлбэр маань if I have enough time гэдэг маань за гол өгүүлбэрийн араас орж ирсэн байна. За англи хэлэнд энэ маань энэ хоёр хэлбэр хоорондын утгын хувьд ямар ч ялгаагүй бөгөөд за монгол хэлэн дээр ч гэсэн яг л нэг хэлбэрээр буюу маргааш зав гарвал би чамайг онгоцны буудалд хүргэж өгнө гэсэн ийм утгаар гарч ирж байна. Дараагийн өгүүлбэрийг харъя. За яг адилхан өгүүлбэр гэхдээ үеийн эзнийг Susan буюу ганц тооны 3 дугаар биеэр өөрчилж үзье. If Susan has enough time, she will give me a lift to the airport tomorrow. If Susan has enough time, she will give me a lift to the airport tomorrow. Гэсэн энэ өгүүлбэр дээр Susan гэдэг маань 3 дугаар бие гэсэн тийм ээ ганц тоо учраас бид нар have биш харин has гэж орж ирж байгаа. Тэгэхээр if-ийн араас орсон үгүүд present simple буюу чирийн одоо цаг дээр хувирж ирж байгаа. Гол өгүүлбэр маань she will give me гэд will give гэсэн ирээдүйн цагаа авч ирж байна. За хэрвээ Susan маргааш завтай бол намайг онгоцны буудалд хүргэж өгнө гэсэн ийм өгүүлбэр гарч ирж байна. Тэгэхээр монгол хэлэн дээр if гэсэн үгийг бид нэр за тэгвэл ингэвэл гээд бол гэсэн ийм дагавраар үсэж орж байна. Бас мөн хэрвээ тэгэх юм бол гээд бол гэсэн үгээр ч гэсэн гаргаж ирж болж байна. Өгүүлбэрийг орчуулцгаая. If it rains tomorrow, we might not go to Darkhan. If it rains tomorrow, we might not go to Darkhan. Will-ийн оронд бид нэр might буюу магадгүй гэсэн ирээдүйн цагийн илэрхийллийг бас тавьж болохыг. Маргааш бороо орвол бид нар дархан руу явахгүй байж магадгүй гэсэн ийм санаа гарч ирж байна. Энэ дээрээс бид нар we might not go to Darkhan if it rains tomorrow гэд гол өгүүлбэрээ гишүүн өгүүлбэрийнхээ өмнө оруулаад хэлсэн ч бас болно. They are going to stay home if it rains tomorrow. They are going to stay home if it rains tomorrow. За гол өгүүлбэр маань will гэсэн цагийнхаа оронд be going to гэсэн ирээдүйн цаг авсан байна. За хэрвээ үүнийг орчуулах юм бол маргааш бороо орвол бид гэртээ байцгаанаа гэсэн ийм санаа гаргаж ирж байна. За хэрвээ маргааш бороо орох юм бол бид гэртээ байцгаана гэдэг нь зайлшгүй болох ийм бодит болцол байна. If you take a fish out of water, it will die within minutes. If you take a fish out of water,
it will die within minutes. Take out of гэхээр ямар нэг юмнаас гаргах гэсэн ийм үйл үг байна. Хэрвээ чи цаасныг уснаас гаргавал хэдхэн минутын дотор үхнэ гэсэн ийм санааг илэрхийлж байна. If you learn English well, you can apply to universities overseas. If you learn English well, you can apply to universities overseas. Чи англи хэлийг сайн сурвал гадаадын ихтэй сургууль сурах хүсэлт гаргаж болно гэсэн юм санаа гаргаж илнэ. За энийг бид нэр хэрвээ гэсэн үгээр бас орчуулад хэлж болно. Хэрвээ чи англи хэлийг сайн сурах юм бол гадаадын их сургуульд суралцах хүсэл гаргаж болно гэж бас хэлж болох юм. If Susan doesn't do well on her exam, she may fail the class. If Susan doesn't do well on her exam, she may fail the class. Энийг орчуулах юм бол Susan шалгалтаа сайн өгөхгүй бол хичээлдээ унаж магадгүй. Магадлалтай ийм зүйлээр илэрхийлж байгаа учраас бид нар may-г хэлсэн байх нь. За хэрвээ хичээлдээ уннаа гэх юм бол бид нар will fail гэж бас хэлж болох нь. Харин одоо бүгдээрээ дараагийн дасгалыг хийцгээе. Энэ удаад монгол хэлнээс англи хэл рүү за нэгдүгээр болцолт өгөө. You won't get fat if you eat your dinner early. You won't get fat if you eat your dinner early гэж хэлж болох юм. За энийг бид нар ifтэй өгүүлбэрээ өмнө хэлээд if you eat your dinner early, you won't get fat гэж бас хэлж болох юм тийм ээ. Get fat гэдэг маань таргалах гэсэн үг. Энийг бас you will not gain weight гэж бас хэлж болно. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол сууд хийзээ. Өнөөдрийн дунд шатны орчуулгын 5 дугаар хичээл үргэлжилж байна. За бид нар дөнгөж сая
нэгдүгээр нөхцөл буюу бодит болцолт өгүүлбэрийг харлаа. Харин одоо бүгдээрээ бодит бус буюу хоёрдугаар төрлийн болцолт өгүүлбэрийг харцгаая. Ингээд жишээн дээрээс хэлбэрийн хувьд нэгдүгээр болцолт өгүүлбэрээс юугаараа өөр байгааг маш сайн анзаараарай. За эхний жишээ. If my teacher were right here, she would teach instead of me. If my teacher were right here, she would teach instead of me. If гэсэн холбоос үгний араас орсон үйл үг маань were буюу өнгөрсөн цаг байна. За гол өгүүлбэр маань she would teach instead of me гэдэг дээр will биш харин would гэсэн ийм туслах үйл үг орсон байгааг бас анзаараарай. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол багш маань энэ байсан бол миний орон заах байсан гэсэн ийм төсөөлийн өгүүлбэр байна. За яг одоо энд тийм ээ манай багш надтай хамт байхгүй байна. За манай багш яг энд хичээл заахгүй байна. Гэхдээ хэрвээ багш маань миний оронд байсан бол миний оронд хичээл заах байсан гэсэн энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн төсөөлийн ийм байдлаар хэлж байна. За төсөөлөөр байгаа учраас энэ маань түрүүний бидний үзсэн conditional-аас цагаараа ялгагдаж өгч байна. За if-ийн араас past simple. За тэгээд гол өгүүлбэр маань would гэсэн хэлбэрийг авч явах нэ. За одоо бүгдээрээ энэ хэлбэрийн болцол өгүүлбэр дээрээ англиас монгол руу өгүүлбэрийг хөрвүүлцгээе. Эхний өгүүлбэрийг Harry Potter номноос гаргаж ирсэн юм хэсэг байна. I'd be careful if I were you, Potter, he said slowly. I'd be careful if I were you, Potter, he said slowly. За энэ дээр would гэдэг үйл үгийг маань ганц D гэсэн үсгээр тийм ээ бас товчлоо хэлсэн байна. Тэгэхээр энийг бид нар I'd гэж юмших нь тийм ээ. За энийг бид нар I would гэж хэлж байна. За энэ өгүүлбэрийг орчуулах юм бол Потро хэрвээ би чиний оронд байсан бол болгоомжлол байсан да гэж тэр үгээ зөөн хэлв гэсэн нэг хүн Поттерт тийм ээ хэлж байна. За if I were you гэдгийг бид нар яг утгачлаад өгчлээд орчуулах юм бол хэрвээ би чи байсан бол гэсэн боёо би чиний оронд байсан бол гэж орчуулах нэ. Дараагийн өгүүлбэр If I were a bird, I wouldn't want to live my whole life in a cage. If I were a bird, I wouldn't want to live my whole life in a cage. За тэгэхээр энэ өгүүлбэрийг хэлж байгаа хүн маань шувуу биш тийм ээ. Гэхдээ би шувуу байсан бол бүх амьдралаа торонд өнгөрүүлэхийг хүсгүй байх байсан болов уу гэж хэлж байна тийм ээ. За энэ дээр хоёрдугаар нөхцөл буюу past simple хэрэглэгдэж байна. Яагаад гэхээр үнэн биш өгүүлбэрийг бид нар төсөөлөд хэлж байгаа учраас. If I were a boy, even just for a day. If Beyoncé weren't a famous singer, she would be a famous actress. If Beyoncé weren't a famous singer, she would be a famous actress. Drink beer with the guys and chase after girls. За Beyoncé гэдэг хүн маань алдарт дуучин тийм ээ. Энэ бол бодит үнэн. Гэхдээ тэр бол алдартай жүжигчин биш ээ гэдэг нь бас бодит үнэн. Гэхдээ хэрвээ энэ нь арай өөрөөр байсан бол гэдэг нь төсөөлөд бодож байна. Хэрвээ Beyoncé алдартай дуучин байгаагүй байсан бол тэр их алдартай жүжигчин байх байсан гэсэн энэ төсөөллийн хийсвэрлсэн өгүүлбэрээр хэлж байна.
За эндээс бас та бүхэн бас нэг зүйлийг анзаарсан байх. Beyoncé гэдэг маань 340-ийн ганц тоо. Энэ дээр бид нэр яг үйл үгээрээ бол was гэсэн хэлбэрийг авах хэрэгтэйсэн. Гэтэл were гэж хэлээд байна тийм ээ. Бас I were гэж хэлээдсэн. За энэ бодит бус энэ болцолт өгүүлбэр дээр were гэдэг үйл үгийг илүү түлхүү ашигладаг байгаа. За бид нар бас were-ийн оронд was гэж хэлсэн бол буруу биш. Гэхдээ were нь илүү түгээмэл хэрэглэгддэг гэдгийг бас санаарай. Tell everyone it's broken, so they think that I was sleeping alone. За одоо бүгдээрээ Чингис Айтматов гэдэг зохиолчийн Далайн хөвөөний алаг хав толгой гэсэн зохиолын хэсгээс монгол хэлнээс англи руу орчуулцгаая. Ингээд эхний өгүүлбэрийг харцгаая. Хэрв хэн нэгэн хүн үхэхэд ондоо хүн түүний бодлыг цааш нь үргэлжлүүлэн сэтгэнэ. Хэрв хэн нэгэн хүн үхэх юм бол ондоо хүн түүний бодлыг үргэлжлүүлэн сэтгэнэ гэсэн байна тийм ээ. За энэ маань нэгдүгээр нөхцөл болцолт өгүүлбэр буюу за бид нар first conditional-аар хэлбэрээр хэлэх нь байна. За хамтдаа орчуулцгаая. If a person dies, another will continue his thoughts. If a person dies, another will continue his thoughts. Түүний бодлыг үргэлжлүүлнэ. За энэ маань нэгдүгээр болцолт өгүүлбэр байна. За ингээд бүгдээрээ хоёрдугаар өгүүлбэрийг харъя. Хэрв усан биш хуурай газар явсан бол энэхүү даруйхан ангийн хойноос гүйндэ гэсэн энэ хэсэг маань за хоёрдугаар нөхцөл болцолт өгүүлбэрээр орчуулж болох нь. За яагаад гэхээр энэ завин дээр байгаа хүмүүс хуурай газар биш харин усан байгаа хэрэг усан бишээсэн бол гэж бодож хэлж байна тийм ээ. Энийг хамтаа орчуулцгаая. If we weren't in the water but on land, this boy would be running after the prey right away. За буюу захиад уншицгаая. If we weren't in the water but on land, this boy would be running after the prey right away. За энийг мэдээж бид нар гол өгүүлбэрээ за хамгийн өгүүлбэрийнхаа эхэнд хэлээд гишүүн өгүүлбэрээ гол өгүүлбэрийнхаа араасаас хэлж болно гэдгийг бас та бүхэн санаж байгаа хаа. Ингээд өнөөдрийн орчуулгын 5 дугаар хичээлээрээ бид 1-2 дугаар төрлийн болцолт өгүүлбэрийг харлаа. Ингээд дүгнээд хэлбэрийг дахин нэг харцгаая. За хэрвээ бид нар бодит болцолт өгүүлбэрийг ярьж явах юм бол if гэсэн үгийнхаа араас орж байгаа үйл үгэн дээр present simple залгаад харин гол өгүүлбэр дээр will гэд үеийнхаа араас бид нар үйл үгийн анхны хэлбэрийг нэмж байгаа. Харин бодит бус буюу төсөөллийн энэ болцлыг ярьж байгаад if-ийн араас past simple орж ирж байгаа. За мөн was, were гэдэг үйл үгэн дээр бас нэлээд ялгаа гарч ирж байгаа тийм ээ. Бид нэр ихэнхдээ were гэсэн үйл үгийг ганцхан дээр ч гэсэн хэрэглэдэг байгаа. Гол өгүүлбэр маань харин would тэгээд үйл үгээ бид нэр анхны хэлбэр дээр нь залгаад хэлж байна. Өнөөдрийн хичээлийг бас та бүхэн сайн ойлгосон байхаа гэж найдаж байна. Англи хэлний орчуулгын 5 дугаар хичээлтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай уулзъя. Jet англи хэлний сургууль дөрвөн зөвлөсөн 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургуулиудаа эсэл тавьж эхэллээ. Jet School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English.